Bloomberg ярилцлагыг эхэлж байна. Бид Голланд банкны үүсгэх захирал Ган Зориг хэрхэмтэй ярилцж байна. Голланд банкны эдийн засагчид хамтран зээлийн хүү бууруулах үндэсний стратеги гэдгийг боловсруулж олон нийтэд танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ хүү сэдвийн хүрээнд бид бас ярилцаж энэ хүү гол тулгуур болсон асуудлын эргэн тойронд мөлчгийг оролдуулна. Бидний урьдчилан уламж үзэгдэж маш их баярлалаа. Бүгдэд нээлттэй бүгд мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй төр сэдвээс эхлэе да. Тэрний үгээр Монголд дах зээлийн хүү асар их өндөр астрономийн тоо гэдэг юм шиг л бодоод байдаг. Яг уу тухайн газрын илэрхийлэл гэж бол олон нийтэд дэлхийн жишгээр болдог гэж боддог. Гэхдээ Монгол дахь зээлийн хүүг тогтооход юу нөлөөлж байна? Зээлийн хүү органикаар тогтож байна уу? Эсвэл үнэхээр одоо нөгөө банкуд ашигаа одоод өндөр хүүдэ байлгаад идэв юм. Монголын банкуд бол хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа юм байна. Өрсөлдөж нэг талдаа зээлийн хүүгээ болгох, нөгөө талдаа хадгаламжийн хүүгээ нэмдэм байна гэдэг нь судалгаагаар гарсан. Америкийн банкудтай адилхан өрсөлдөөний түвшин. Энийг бол судалгаанаас аваад уншиж байна. Өнөөдрийн манай зээлийн хүү бол эдийн засгийн эрүүл мэндийн индикатор. Өөрөөр хэлбэл одоо судасны даралт гэдэгтэй адилхан. Зүрхний одоо хэм гэдэгтэй адилхан. Эдийн засаг суур өвчтөй байна гэдгийн илэрлэл нь энэ зээлийн хүү нэгдүгээр, хоёрдугаарт нь та бидний сайн мэддэг энэ долларын ханш гэдэг хоёр юмар илэрч бидний амьдралд мэдрэгдэж байна. Долларын ханш өсөд байхаар бид нар одоо iPhone утсыг өмнө 1 сая төгрөгөөр авдаг байсан бол одоо 2 сая 500 авчлаа ш. Нөгөө 900 мянган долларын iPhone утас чинь 2 сая 500 авсан. За нөгөө талд нь өндөр хүүтэй зээл авах төр зэрэг компаниудад өртгөн нэмэгдчихдэг. Иргэдэд санхүүжилт нь хэцүү. Улс оронд хүртэл төсөвт нь алдагдал учруулдаг ийм аюултай үзэгдэл байна л да. Тэгэхээр энэ үзэгдлийг их хэтэрхий их одоо энгийн байдлаар, хэтэрхий шугам байдлаар, хэтэрхий нэг талыг барьж тодорхойлох явдал бол бас маш их байна. Тийм учраас ерөөсөө энэ зээлийн хүү яагаад өндөрөд юм бэ? Яг бодит одоо учир шалтгаан, жинхэнэ учир шалтгаан юу юм бэ гэдгийг бид нар жил гаруй судлаад гаргаж ирлээ л дээ. Тэгэхээр гол шалтгаан нь яг юу вэ? Нөлөөлөх хүчин зүйлүүд нь. За өгүүлбэрээр нь хэлье, ойлгомжтой сонсогдно. Тэгээ хойноос нь би тайлбарыг нэвэ. Бид нар 27 жилийн турш төгрөгийн ханшийг хамгаалахын тулд түүний үн болох хүүг нь зохиомлоор өндөрт барьж ирлээ. За тайлбараад жишээ явах юм бол жишээлбэл өнөөдөр Монголын банкн дээр яваад очих салбар дээр нь очиход долларын хадгаламжийн хүү 6% байж байгаа жилийн. Төгрөгийнх 15% байгаа. За зарим хүмүүсийн яриад байгаа шиг хадгаламжийн татвар нэмээд юм уу хадгаламжийн хүүг зориудаар буулгаад төгрөгийн хадгаламжийн хүүг доллартай нь адилхан 6% болгочихё гэж бодъё. 6%. Энэ тохиолдолд юу болох вэ? Энэ тохиолдолд бүгд төгрөгийн хадгаламжтай хүмүүс төгрөгөө зараад доллар худалдаж аваад долларын хадгаламж хийнэ. Өөрөөр хэлбэл энэ долларын хадгаламжийн 6%, төгрөгийн хадгаламжийн 15% гэдгийн хоорондох зөрүү 9% бол бидний төгрөгийн ханшийг хамгаалахын тулд төлж байгаа мөн гэсэн үг. Зохиомлоор өндөрт барьж байна гэсэн үг. Зориуд өндөрт барьж байна гэсэн. Ингэхгүй бол долларын ханш 5,000 6,000 төгрөг суларч унах гэдэг. Тэгэхээр ерөөсөө иргэдийг төгрөгийн хадгаламжинд нь үлдээхийн тулд өндөр хөдөлж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол бүгд долларын хадгаламж хийх бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр энийг яаж одоо энийг тайлбарлах боломжтой өнөөдөр хүртэл өмнө нь тайлбарлаж одоо чадахгүй байсан бэ гэхээр макро эдийн засгийн онолууд гэж байдаг. Энэний хажуугаар олон улсын санхүүгийн зах зээл дээр бас мөрддөг онолууд байдаг. Энэ онолуудыг хооронд нь холбож хэрэглэснээр тайлбарлах боломжтой. Орчин үеийн макро эдийн засгийн онолууд бол зээлийн хүүг тухайн нэг улсын эдийн засаг дотор нь үздэг. Өөр валюттай харьцуулж үздэггүй. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах дээр бол олон валютууд хоорондоо арилжаалагдж идэг учраас энэ ойлголт маань ерөнхийдөө орж ирдэг. За жишээ авъя. Та одоо чинь Английн төв банкны ерөнхийлөгч, би Америкийн төв банкны ерөнхийлөгч гэж бодъё. Тэгвэл Английн төв банкны жилийн хүүн 1%, манайх Америкийнх 1% байсан гэж үзье. Энэ хооронд доллар фунтын харьцаа хоорондын ханш маань 1 байсан гэж үзье. 1. За гэтэл гадаад худалдааны балансын алдагдлаас болоод долларын ханш суларлаа. 0.9 боллоо. Долларын ханш суларлаа. Энэ тохиолдолд би яах вэ? Хүмүүс Америкийн долларт одоо итгэл суларч эхэллээ шүү дээ. Өөрөөр хэлбэл долларын ханш унаад эхэллээ. Фунтын эсрэг. Ингүүл би Америкийн төв банкны ерөнхийлөгчийн хувьд би долларын ханшийг хүүг нь жилийн 1% байсныг 1.1% болгож өсгөнө. Тэгэхээр та бодоод үз. Одоо энд байгаа Италийн хөрөнгө оруулагчийн хувьд 1% хүүтэй Англид мөнгө хадгалах уу?
1.1% хүүтэй Америкт мөнгө хадгалах. Мэдээж хоёулаа өндөр хүчлэлтэй улсууд учраас фунт тийс өрөнгө оруулалтаа татаад доллар худалдаж аваад Америк руу мөнгө байна. Ингээд долларын эрэлт ихснэ гэсэн үг. Долларын үн өндөр болсон учраас үнэтэй валют руугаа мөнгө явдаг гэсэн санаа явж байна гэсэн үг. За ингээд нөгөө 0.9% бол унах гэдээсэн ханш маань буцаад 1 болчихлоо. За дараа жил дахиад гадаад худалдааны болоос алдаг. Дахиад 0.9 болчихлоо. Би нөгөө 1.1-гээ дахиад долларын ханшийг барихын тулд 1.2 болгоно. Ингээ 27 жил явсны дараа фунтын жилийн хүү 1%, долларын жилийн хүү 10% болчихж байгаа байхгүй. Ерөөсөө голлоо гэнэ. Тэгэхээр бид нэр 90 оноос хойш тасралтгүй төгрөгийнхөө ханшийг долларын эсрэг хамгаалахын тулд төгрөгийнхөө үнийг өсгөөд яваад байсан л гэсэн үг. Төр зур завсарлага аваад эргээд 2 алхам хойш ухраад үзээ л да. Төгрөгийн хүүг зохиомлоор өндөрт барьж ижээ гэж хинт тийм сонирхол байгаа юм. Банкуд ашигтай юм уу? Энд одоо энийг зориудаар одоо ухамсарлаж барьсан гэж ерөөсөө итгэхгүй. Төв банк шүү дээ. Төв банк. Төв банк өөрөө ирэхгүй. Ерөөсөө банкны зах зээлийн захын чинь цөөр хүүг төв банк тогтоодог. Монгол банк. Одоо Монгол банкны бодлогын хүүгээ зарладаг шүү дээ. Манай иргэд сайн мэдчихэж байгаа. Энэ хүүн дээр суурилж эдийн засгийн хүү гардаг. Гэтэл энэ хүүг яага болгож болохгүй байна. Энэ хүүг тэгвэл жилийн 3% болгоод болгочих юм л да. Тэгэх юм бол нөгөө аюултай үзэгдэлж яваад төгрөгийн ханш үнгүүдэж доллар эсрэг чөлөөт тунал тэнэ л гэсэн. Тэгэхээр энийг одоо төгрөгийн ханшийг л бид нар хамгаалах гал өндрөөр хүүгээ барьж шүү гэж зориулсан ч үсээгүйч өөрийн ирэхгүй аргагүй байгаа тийм. Өөрийн ирэхгүй урсгалаараа л ингээд өндөрт бариад ирж л гэж. Тэгэхээр бид нар өмнө нь одоо эдийн засгийн дэвшүүлж чадахгүй байсан манай эдийн засгчдад ажиллаад гаргаж ирлээ. Ягаад зээлийн өндөр байдаг юм? Төгрөгийн ханшийг хамгаалах гал юм биш. Тэгвэл одоо юу авах хэвтэй? Ямар арга хэмжээ авах хэвтэй? Төгрөгийн ханшаа хүчтэй болгоё. Тэгвэл зээлийн хүү нэг оронтой тоонд орно. За тэгвэл төгрөгийн ханшийг яаж хүчтэй байлгах юм? Гингүүт 20 орчим эдийн засгийн реформын арга хэмжээ гаргаж ирж байна. Энэ 20 орчим эдийн засгийн реформ бидэрт хийж чадахгүй юм ерөөс нэг ч байхгүй. Хийх гаргацгүй одоо улс төрийн хүсэл эрмэлзэл байна л гэдэг. Энэ 20 алхмыг ингээд дараалуулаад хийчихэд зээлийн хүү нэг оронтой тоонд ороод. Тэрс гадны банк оруулж ирсэн зээлийн хүү бурахгүй шүү дээ. Эдийн засгийн өвчтөй юм чинь гадны банк тэрийг эмчлэх гэж орж ирэхгүй. Нэг зүйл дээр би бас үргэлж бодож явдаг юм л да юу гэхээр за яг хараад үзэхээр Монголд бол одоо банк санхүүгийн салбар бол за банкны салбар ялангуяа хамгийн хэрүүл. Тэгэхээр тэрийг бол хаанч бодитойгоор өмнөж дүгнж хэлэх ёстой. А гэхдээ яг олон нийтийн хувьд бол бас яг тэр энэ ойлголт тэр болгон тогтож чаддаггүй. Өөрөөр хэлбэл таавал түрүү хэллээ шүү дээ. Монголын банкны салбарт өрсөлдөөн бол хамгийн хэрүүл байгаа юм байна. Маш хатуу байгаа юм байна. Америктэй харьцуулахад бол тэр түвшинд очсон. А гисэн мөртлөө зээлийн хүү өндөр байна гэдэг энэ нэг тийм одоо яг мушгаад байгаа нэг ард шинэ банкуд явж штэ. Нөгөө талаараа үзэх юм бол банкуд бол бүгд явж байгаа тийм үү. Зээлийн хүү баг байж иж хөрөнгө оруулалт их хийгдэнэ. Хөрөнгө оруулалт одоо их хийгдэнэ гэдэг маань эдийн засгийн эргэлт сан явагдана, тэлэлт явагдана. А үүний үр дүнд нь нийгмийн өгөөж нэмэгдэнэ. А эргээд зээлийн төлөлт явдаг. Энэ нэг юм эрүүл цикл яваад. Өөрөөр хэлбэл зээлийн хүү баг байх тусам банкудад баг эрсдэлтэй, зээлийн хүү өндөр байх нь банкуд эрсдэлтэй. А яг ийм байхад яагаад өөрснөө банкуд буруутаад байгаа юм? Юу нь буруу ойлгогдоод байгаа юм? Яагаад тэгэхээр иргэдийн санхүүгийн боловсрол сул байна. Энэ сул байгаа байдлыг ашиглаж зарим улс төрчид популизм гэж нэрлэдэг тийм хийж. Улс төрчид сонгуульд өрсөлдөхдөө ямар мөрөө хөтөлбөр дэвшүүлэх ёстой. Нэгдүгээрт мөнгө тарааж өгье, тийм үгүй, тийм юм чи ингээ гэж тараад одоо сонгогдох юм уу? Эсвэл зээлийн хүүг бууруулъя гэж сонгогдох юм уу? Тэгэхээр өнөөдөр зээлийн хүүг бууруулъя гэж хэрэг улс төрчнөр мөрөө хөтөлбөрөөр дэвшүүлээд энэ иргэдийн одоо хөгжил төвчлийг боогоод байгаа зээлийн хүү шүү дээ. Тэрнээс иргэд талхны мөнгө өгөөч гэж гуугаагүй байхгүй улс төрчдөөс. Энэ одоо зээлийн хүүг нь бууруулъя гэж мөрөө хөтөлбөр тавьж сонгогдож байгаа. Нэг ч улс төрч байхгүй. Ингээ сонгогдоод мөнгө тараана гэд амлалт хийж сонгогдсон улс төрч зээлийн хүнд рүүгээ харлаа, тийм үү? Төрд гараад ирлээ, их хурл сонгогдлоо. Зээлийн хүнд рүүгээ. Буруутай харах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт амархан баялаг бүтээгчнэр рүүгээ одоо ингээ цаахан буруугаад тогтчдөг. Ийм гаж үзэгдэл гэх юм уу?
одоо юу гэх ийм ухамсаргүй үйлдэл гэх юм уу ийм л юм болж байна л да. Тэгэхээр энэ улсыг өнөөдөр чирж явж байгаа 100 орчим мянган компани байгаа. Энэ дотор банкны сектор өөрийн үүргийг гүйцэтгэж явж байгаа. Банкны сектор бол мөнгийг дамжуулдаг институт шүү дээ. Тэрнээс банкны сектор зээлийн хүүг тогтоодоггүй. Хадгаламжийн хүүг тогтоодоггүй. Эдийн засгийн суур нөхцөл байдал нь өөрөө зээлийн хүүг тогтоодог. Тэр зээлийн хуу бол эдийн засгийн үзэгдэл. Энийг хэн нэгэн тогтоох боломжгүй. Энийг Монгол анги тогтоох боломжгүй. Хүчин хүрэхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар эдийн засгийн цогц 20 гаруй реформыг нэгэн зэрэг хийж байж эдийн засгаа эрүүл болгоно. Тэгээ эрүүл болсон эдийн засгийн нөгөө судасны даралтын хэмжээд нөгөө зээлийн хүүгээр нь хэмжээд үзэхдээ яах нь сайхан нэг оронтой тоонд орцсон л байна шүү. Тэр зээлийн хүү бол бидний суур өвчний шинж тэмдэг юм шүү л гэдгийг маш сайн ойлгох. Энэ хүү шинжилт яг санхүүгийн нийт үйлчилгээний салбар болж байгаа. Түрүүний бол хэлсэн банкны салбар бол хамгийн эрүүл тооцогдож дэлхийн жишгтэй болно гэхээр хүрсэн гэдэг. А нөгөө талаас дараад үзэх юм бол та түрүүнд дурдсан 18.9% хүү. Энэ бол жилийн хүү шүү дээ тийм үү? А гэхэд харьцуулаад үзэхлээр одоо нөгөө нэг өдрийн зээл гэж ярьдаг, ламбардууд гэж ярьдаг. Ингээ аваад үзэх юм бол энэ маань нэг жил тооцоод үзэх юм бол 80-90%. 1000 гарсан. 1000 гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн хувьд эрсдэлтэй учраас банкны шалгуурыг давж чадахгүй нөгөө өндөр зээлтэй одоо мөнгө хүлэх тал руугаа тийм жижигхэн үйлчлэгээний газрууд руу очдог. А энэ нь эргээд нөгөө салбарын бүхэл бүтэн нэр хүндийг хөндөж байна уу? Тийм тал байгаа. Тийм тал бол байгаа. Яг тэгэхээр сүүлд одоо бид нар 12 оноос хойш эдийн засгийн хүндрэлтэй явчихна. Энэ бол нэлээд ужирсан ийм тун эвгүй хүндрэл. Одоо саяхан би өчтөр сонслоо л да Хонконгт жилдээ нэг удаа Монголд хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалт гэж болдгийг. Нэг л удаа. А энэ дээр очиж ер нь Монголд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс очдог. Монгол банкны ерөнхийлөгч сангийн сайд нь очиж илтгэлээ тавьдаг ийм арга хэмжээ шүү дээ. Энэ жилийнх нь цуцлагдсан гэж. Энэ жил хийхгүй Монголыг сонирхож байгаа хүн алгаа гэж хэлсэн байна л да. Тэгэхээр эндээс бид нар одоо юу гэдэг үнж болох вэ гэхээр ер нь одоо бид нар хариуцлага гэдэг имийг дээр дороо ярихгүй болчихжээ. Өнөөдөр улсын хурлд сонгогдсон улс төрчин бол баялаг бүтээгчдийн эсрэг иргэдийг буруу мэдээлэлээр зөвөр шүмжилж болно. Зөв мэдлэг ярьж болно. Буруу мэдлэгээр зохион байгуулалтаар ингэж түрхэрч. А тэгээ өөрийнх нь хийх ажил нь бол юу ах нь? Зээлийн хөв буруулах шүү дээ. Тэргийг хийхгүй шоуддаг. Энэ байдал чих олон жил явчлаа шүү дээ. Энийг л засах хэрэгтэй байна. Тэгэх юм бол энэ одоо бидний энэ яриад байгаа 20 алхмыг бүгдийг нь хийх боломжтой. За энэ баримтчийг бол өнөөдөр ерөнхий сайд Монгол банкны ерөнхийлөгч одоо хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн цэцүүлэхээр орох хэрэгтэй. Та түрүүн хүрээ ярьлаа те. Энэгээр хязгаарлагдахгүй. Өнөөдөр бид тэтгэврийн реформ хийх хэрэгтэй. Энэ дээр нийгэм хамгааллын яам ажиллаж таар те. За нөгөө талд бид нар боловсролын реформ хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр боловсролын секторыг том үйлдвэр гэж бодъё л доо. 2 настай хүүхэд ингээд энэ талаас нь мөлхөөд ордог. Яасалт. 22 настай том хүн болоод гарч ирдэг. Ийм том үйлдвэрийн машин гэж бод. Эндээс ямар хүн гарч ирж байна 22 настай. Тэгэхээр боловсролын салбар бол эдийн засагт бүтээгч хүмүүсийг бүтээмж өндөртэй, чадвар өндөртэй хүмүүсийг үйлдвэрлэж өгөх үүрэгтэй систем шүү дээ. Тэгэхээр өнөөдөр дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанаас аваад үзэхэд Монгол улсын компаниудын хамгийн том нэгдүгээр асуудал бол хүн, чадaltaй хүн олох асуудал гэж тавьсан байна. Тэгэхээр бид нар зээлийн хүүг бууруулахын тулд боловсролын реформ хүртэл хийж таарна. Өнөөдөр Монголын бүх компани захирлууд ярьж чадaltaй хүн олдохгүй байна. Хүмүүсийг авч дахин сургаж 22 жил сурна гэдэг бол хангалттай хугацаа. Эндээс гарч ирж байгаа хүн бол ирээд баялаг бүтээгч компанида өөрөө баялаг бүтээгч болж очиод баялагийг бүтээх ёстой. Гэтэл очиод дахин сургалтанд хамрагдаад сууж ийн гэдэг бол өөрөө нөгөө зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан л баггүй юу? Бүтээмж сул болоод ирэхээр л эдийн засаг өвчлөөл ингээл цаашаа бүх одоо муу муухай уурхай юм. Тэгэхээр энэ одоо эдийн засгийн 20 гаруй реформ гэдэг дээр бол энэ бүгд орж байгаа юм шүү гэдгийг тодтогч хэлэх гэж. Одоо хүмүүс бол их гоёор ойлгох гэдэг л да. Банкуд дээр нэг юм журам гаргаад хадгаламжийн хүн татвар тогтоогоол хадгаламжийн хүүг хүчээр буулгаад ингэчээ гэж. Хэрвээ бид нар хадгаламжийн хүүг хүчээр буулгаад төгрөгийн хадгаламжийн хүүг 6% болгол долларын ханш яах вэ гэдэг түрүүн та хоёр хангалттай ярьчлаа шүү дээ. Энэ бол өрөөсгөл. Гадны банк оруулж ирэх ёстой. Гадны банк бол энэ 20 алхмын нэг жижигхэн хөдөлгөөн. Тэрнээс гадны банк оруулж ирсэн зээлийн хүн буурахгүй шүү дээ. Эдийн засгийн өвчтөй юм чинь гадны банк тэрийг эмчлэх гэж орж ирэхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар гадны банкны одоо статус үүрэг биш шүү дээ. Арилжааны банк бол санхүүгийн дэд утас болохоос биш. Бодлого тодорхойлогч институт биш. Яагад бол зээлийн хөө өөрөө эдийн засаг суурь өвчтөй байгаагийн
илрэл, шинж тэмдэг. Та бас түрүүн нөгөө санхүүгийн боловсрол олон нийтийн дунд их дутуу байна гэж. Энэ ер нь нийгэмтэйгээ холбоотой яваад байгаа юм шиг. Яг тэгэхээр бид бас хэдэн хоногийн өмнө медиагийнхан, санхүүгийнхэн холилдсныг юм уулзалт хийж лээ л да. Энэ дээр бол нэг санал яригдчихсэн. Тэр нь юу гэхээр ерөөсөө энэ суур үнэт зүйлээ бид нар мартснаас болоод энэ бүх эдийн засгийн хүндрэл, энэ бүх гадаад нэр хүнд шалдаа буусан чинь болоод байгаа юм биш үү? Монголчууд уламжлалаараа л ярьдаг тийм хүн тудлаа ярихгүй. Одоо 8 хийсэн эсвэл одоо түншээ залддаггүй ийм л ард түмэн байсан шүү дээ угаасаа. Тэгэхээр сүүлийн хугацаанд сүүлийн хэдэн жил 20 жил ч байна уу энэ байдал маань алдагдсан учраас эргээд нөгөө гадаад нэр хүнд буурах. Ялангуяа сая энэ ярилцлаган дээр хөндөгдөд байгаа нөгөө зээлжих зэрэглэлийн хувьд бол одоо дампуурхаас нэг ноч дээгүүр байгаа маань яг энэ гадаад нэр хүнд шалдаа буугаад байгаагийн илэрхийлэл үнэхээр үнэн дүр зураг нь болчихсон шүү. Энийг эргээд боловсралтайгаа олох юм бол ерөөсөө нөгөө суур үнэт зүйлээ алдсан яваад байгаа юм шүү. Ер нь бол тантай санал нийлж байна. Миний ойлгож байгаагаар бол бид нэр одоо итгэл үнэмшлийн ангалд унтсан гэж би оншилж байгаа. 90 онд 30-тай байсан, 40-тай байсан залуучууд бол марксист, ленинист, философи, идеолог, итгэл үнэмшилтэй байсан. Гинт нэг өдөр Америкаас хүмүүс сурж ирээд эн чинь худлаа, буруу, наадхаа бүгдийг мартаа гэж хэлсэн. Ингээд нэгэнд 30 40 хүрээд төлөвшсөн байсан хүмүүс яасан. Архинд орсон. Баримжааг болсон. Стресссэн, депресссэн. Гэр бүл салд юу боллоо? Одоо айл болгонд баг архи удаг гисэн тавьдаг ийм болсон шүү. Таавар санаж байгаа. Энэ бол ямар хүмүүс ингэдэг вэ гэхээр итгэл үнэмшилгүй, зориг чиглэлгүй хүмүүс л хороо ингэдэг. Эндээсээ бид нар сэхээгүй. Сэхүүлсэнгүй. Сэхүүлэх арга хэмжээ авсангүй. Итгэл үнэмшлийг хүн бол одоо өөрөө сайн дураараа олж авдаг юм а гэж хэллээ. Гэтэл итгэл үнэмшлийг олж авах тэр хэрэгслүүдийн нөгөх туслах тийм ээ хүн шашнаа шүтнүү, философо дагнуу, шашнаа шүтвэл одоо буддизмаа шүтнүү, христэ шүтнүү энийг нь дэмжих тэр механизмыг нь бий болгож өгсөнгүү хайчиж. Хүн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Итгэл үнэмшил өөрөө зөв мэдлэг дээр суурилах хэрэгтэй. Тэгжээж хүн зориг чиглэлтэй эрүүл сэтгэн. Тэгэхээр ийм юмыг бид нар одоо 27 жилийн турш өмнө нь боловсролын системд бид итгэл үнэмшил олгодог байсан. Энийг нь буруу гэж хэлэхээр аваа хийцэн. Энээс болоо 27 жилийн турш итгэл үнэмшилгүй одоо ийм дэмжлэг олгодгүй боловсролын систем явцсан. Яг өнөөдөр та бүхэн яриа суучхад 500 мянган хүүхэд тэр боловсролын систем чинь сурч байна. Яг одоо. Жил болгон 40 мянган хүүхэд эндээс үйлдвэрлэгдэж гарч байна. Ямар ч итгэл үнэмшил. Ийм тохиолдолд бол дуртай хүн дуртай юмаа яриад бүр та хоёр дээр сонсоход инээд хүрэхээр зүгээр одоо Английн зүгээр нэг энгийн жирийн иргэний мэддэг мэдээч одоо зээлийн хөв хэн тогтоод юм бэ? Энэ дээр хүртэл ингээд популизм хийж ингээд дагаад ханарчиж байна. Буруу газараас буруутай хайгаад явчихж байна. Баялаг бүтээгчдийн эсрэг торхох байдал хэрэг сэтрэл. Энийг бид хийх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бол таны бол болохгүй байгаа зүйлийг нь дурдлаа. Болохын тулд, болгохын тулд хаашаа явах хэрэгтэй, юу хийх шаардлагатай юм гэдэг бол хэллээ. Тэгэхээр энэ хоорондын зааг ялгааг нь одоо яаж авах? Одоо жишээлбэл за жишээ аваад үзье л да. Зээлжих зэрэглэлээ одоо маш л олон жил одоо улиг болтол нь ярьж байна л да. Улсын зээлжих зэрэглэл маань яадаг вэ гэхээр хүнд итгэл хүлээх үйс улс орон болоод тэгээд өөртөө нэг сайхан амьдрахал энэ л нэг тийм үнэлгээ шүү дээ угаасаа. Одоо залуучуудын сайн мэдгээр бол Game of Thrones гэж цуглал яваад байгаа. Lannisters always paid stat гэдэг нэг үү. Тэр бол одоо зээлжих зэрэглэл урна 3A+ та нөхөр юм шиг байгаа юм. Нөгөө wildlings гэж яриад байдаг хөдөө гадаа тэндэг гарууд нь болохоор зээл одоо тэр үед нэг одоо Монгол шиг нэг CAA тийм юм шиг байна. Тэгэхээр одоо яг зээлжих зэрэглэлийг маш хурдан хугацаанд голдролд нь оруулах ийм ямар арга одоо яг энэ стратегийн үндэсний стратеги гэдэг баримт шиг дурддагцсанаар бол зээлжих зэрэглэл бол одоо нөгөө хэрэгжүүлэх 20 гаруй алхмын нэг нь байж байгаа. 3B буюу хөрөнгө оруулалтын зэрэглэл гэж байдаг. Одоо 3B-тэй болцсон улсын өмнө 4.2 их $80 зах зээл нэгддэг. Ягаад гэхээр хөрөнгө оруулалтын сангууд бүгдээрээ өөрсдөө бодлогын баримт бичгэн дээрээ 3B буюу
түүнээс дээш зэрэгэлтэй улсад хөрөнгө оруулалт энийгээ заасан. Яг зөвхөн энэ шалтгаанаас болоод бид нар 4.2 их найдын зах зээлээс хасагдчихж байгаа юм л да. Тэгэхээр одоо манайх ч юм уу C тий 3 бие хүртэл одоо дахиад 4-5 шат дэш явах хэрэгтэй. Та хизээ нэгэн цагт хизээ нэгэн засгийн газар зээлжих зэрэглэлээ 3 бие болгохын үед зорилт төвшүүлж байсныг сонсч байсан. Би бол санахгүй байна. Тэгэхээр одоо компани бол яадаг голомт банк бол өнөөдөр зах зээл дэвшлэх хувь бол манайх 25% байна. Дараа жил 27% болгоё гэж зорилт төвшүүлдэг. Зорилтоо хэрэгжүүлэх стратеги баталдаг. Тэгээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүх газар хэлтсийн нэгжийн түвшинд боловсруулдаг. Ингээд одоо хагас зэрэгжилтийн шахуу маягаар бүх газар хэлтсийн захирлууд тэрийгэ бариад бүх ажилтнууд манай 1800 ажилтан тэр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Ингэчээж бид 25%, 27% болгоно. Тэрнээс бид зүгээр яриад төлөөлөл өдөртөх зөвлөлтөөрөө сайхан гоё ёслолын үйл ажиллагаа хийгээд яриад тэнд хүрэхгүй. Тэгэхээр аливаа зорилго төвшүүлнэ гэдгийн хойдолд сайн стратеги байх хэрэгтэй. Сайн стратеги бол өөрөө өдөр тутмын хатуу, цэрэгжилттэй, сахилга баттай үйлдэлээр л хүрнэ. Яриагаар хаанч хүрэхгүй. Тэгэхээр өнөөдөр зээлжих зэрэглэлийг бид нар 3 бие болгоё. 3 жилийн дотор хүрье. Тэрний тулд гол баримтлах стратеги нь хэрэгжүүлэх хүмүүс нь энэ гээд ингээд сахилга баттай бол хүрч болно. Болохгүй юм байхгүй. Гагцхан өнөөдөр хүртэл бид энийг ярьсангүй, зорилго болгож төвшүүлсэнгүй. Өнөөдөр засгийн газрын ажлыг хийж чадахгүй, засгийн газар нь улс төр хийх төвшөнд очиж шít. Тэгэхээр энэ засаглалын асуудал, ерөнхийлөгч улсын хурал, ерөнхий сайд гэдэг энэ засаглалын зөв засаглал, governance тий. Тэгэхээр компаниуд бол corporate governance гэдэг 800 жилийн турш хөрчүүлээд өнөөдөр хувийн нөлөөлөгчтэй хурал юу хийдгийг, тууз нь юу хийдгийг, туузын дарга нь юу хийдгийг, гүйцэтгэх захирал нь юу хийдгийг, гүйцэтгэх захирлын удирдлагын баг нь юу хийдгийг тодорхой болсон. Яг тэргээр яваад өнөөдөр компаниуд амжилтанд хүрч байна. Өнөөдөр одоо 50 мянган ажилтнтай Apple гэдэг компани Монгол улсын эдийн засгаас 100 дахин том болж байгаа ч шээ. Яг л адилхан шүү дээ. Тууз гэдэг чинь юу юм манад улсын хурал. Туузын дарга гэдэг чинь хин улсын хурлын дарга. Хувь нөлөөлөгч гэдэг чинь хин. Энэ Монгол улсын бүх иргэд. Туузаас томилогдсон гүйцэтгэх захирал гэж хин. Ерөнхий сайд. Ерөнхий сайдтай цуг ажиллаж байгаа одоо дэд захирлууд, газрын захирлууд чинь хин. Сайдууд, засгийн газар. Яг адилхан энэ систем байна шүү дээ. Энэ зөв хэрэгжүүлдэг механизм байна шүү дээ. Яагаад манайх өөрсдөө 90 он цоо шинээр юм дэлхийд байхгүй засаглалын систем зохиочоод ингэж бодлоод байгаа. Тэгэхээр засаглалын хямрал гэж юу ярьж байгаа вөхөр зээл үг бууруулъя гэж зорилго тавьж чадахгүй. Тавьсан бол тэр хэрэгжүүлэх тэр сахилга бат нь байна уу? Зээлжих зэрэглэлийг 3 бие болгоё. Сигээс 3 бие болтол өсгөё. Зорилго тавьж чадахгүй. Тавьсан бол тэрийг чинь хэрэгжүүлдэг аппарат нь байна. Ийм л асуудал байна гэж харж байгаа. Ер нь бол. Тэгэхээр энэ бол одоо манай энэ зээлийн хөвөг бууруулах үндэсний стратеги хэрэгжүүлэхэд бол саад болно. Манай засаглалын бүтц маань өөрөө болохгүй байгаа учраас. Тэгэхээр энэ дээр саадыг давж гарах ганцхан одоо найдалгаа очиж байгаа. Тэр бол улс төрчдийн итгэл үнэмшил. Улс төрчид иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлаад зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах гэж шийдээд зүтгэх хэрэгтэй. Тэгэхгүй улсын хурал дээр очиод Монгол банкныхаа ороод ирэхээр мөнгөний бодлого гэдэг нэг сайхан бодлого баталж өгөөд сангийн яамныхаа ороод ирэхээр төсвийн бодлого гэдэг нөгөө мөнгөний бодлогоо унгаасан, гутаасан эсрэг бодлого батлаад л явж ирлээ шүү дээ. Үе үе улсын хурлууд. Тэгэхээр улсын хурлын гишүүн хүний өөрийн үүрэг хариуцлага гэж байна. Тэгэхээр бас яг нэг тийм хагас нь бол мэдхгүйгээс шалтгаалаад нэг юм цикл үргэлжлээд байх шиг байна л да. Мэдээж компанийнхантай бол би маш олон удаа уулздаг. Одоо байнга л гомдолж яадаг шүү дээ. Банкуудын үг их байна. Монголд одоо шүү дээ бизнесийг хараг алга байна гэдэг. Зарим нь бол бодиттой шүүмжил үнэхээр их байгаа нүнэ. Гэхдээ эргээд асуухлаар ихэнх нь хариулж чаддаг байхгүй. Ер нь юу гэхээр үнэхээр тийм бол заавал Монголын банкнаас зээл аваад яах. Олон улсын банкнаас зээл хайлтаа. Санхүүжилт айхлаар өөрснөө голоод юм нөгөө л таны дөрөвний сайн ярьдаг засаглал, ил тод байдал, компанийн үйл ажиллагаа тогтвортой байдал ингээд хараад үзэхлээр нөгөө дэлхийн стандартад очиагүй учраас гологдох юмнууд их байдаг юм шиг байна. Гэтэ энэ дээрээс бүр нэг зүйл ажигласны юу гэхээр за яг болж байгааг мэдээд болохгүй байгаагаа засахын тулд юу гэхээр мэдчихлээ. Тэгэхээр одоо яг хамгийн анхны алхмууд нь юу вэ гэж харах вэ? Стратегийн мэдээж одоо их хуралд юм уу эсвэл одоо засгийн газарт бодлогын шинжилгээний think tank-уд байгаа суур шинжилгээг дөрвтойхон шийгээд иймнүүдийг бол хамгийн түрүүнд уг нь гаргаж явах хэрэгтэй. Яг тэгэхээр засгийн газар бол ямагт хувийн хвшлээс баян байгаад байгаа. Гэхдээ тэд нэр гаргаагүй ч гэсэн яг гаргачлаа. Дараагийн алхмууд нь юу аах вэ тэгэхээр? Одоо улсын хурлаас энийг
одоо Монголын энэ 65 гишүүнтэй түүхэн гэж би ярьж байгаа юм л да. Нэг нам те. Энэ бол юм хийх боломжийг бүрдүүлж байна. Уг нь бол тийм биз? Одоо 20 судалтай 5 нам байвал энэ чи яах вэ? Хэцүү шүү дээ. Юм хэрэгжихгүй хоорондоо маргасараа дуусна. Уг нь нөгөө доктор бол хүчнэгтэй гэдэг ийм л олон шүү дээ 65 гэдэг маань. Тийм. Тэгэхээр одоо өнөөдөр яах ёстой гэхээр улсын хурлаас энийг Монгол улсын эдийн засгийн үндсэн одоо бодлогын баримтчиг болгоод гэхдээ мэдээж одоо шүүмж юм аав өөрсдөө санаа оноогоо хэлээд ингэн те бид бол одоо энэ чинь бид бол арилжааны банк шүү дээ. Бид бодлогын институт биш. Бид бодлого гаргадаг. Бид бодлого хэрэгжүүлдэг. Бид нар бол арилжааны л байгууллага. Тэгэхээр энийг аваад төрийнхөө үндсэн одоо бодлогын баримтчиг болгож батлаад тэгэд их хурлын гишүүд нь өөрсдөө засгийн газрын гишүүд нь өөрсдөө бүгдээрээ энэ 300 гаруй уцтай үйл ажиллагааны төлөвлөгөө гарч таарах байх. Тэр төлөвлөгөөгөө боловсруулад ингээд тэрэн дээр нь бид нар мэдээж дэмжиж болно хувийн секторийнхэн. Ингээл хэрэгжүүлэх ёстой. Энд чинь нэг юм хий л да. Тийм биз дээ. Энд чинь нэг юм хийя тий. Тэгээ улс төр дудлаа штэ нэг юм хиймээр штэ. Бас хамгийн үнэхээр бас нэг дөрвтэй өөрчлөх юмуд нь гэхлээр суур зөв ойлголтуудыг үнэхээр бас яг энэ одоо энэ стратеги мчиг гарсан дээр хүмүүс анхааралтай уншаад аваад ойлгоод аваасаа гэж бас их үнэхээр хүлээлт найдвар бас байна л үнэхээр хараад уншаа сууж яхад бол тэгж бодогдчихлаа. Нэг жишээ нь харахад үзсэн олон улсын одоо зах зээл дээрс чинь манайхан засгийн газарч байна, хувийн хвшлийнхэн ч байна бас бонд босгочлаа тийм. Тэр маань бодиттой төвшөнд байгаа ш нөгөө өгж байгаа хүний дур мэдэх асуудал учраас тэр маань нэг 8-9% тавих шиг байна одоо тийм үү. Төгрөг хөрвүүлээд үзэх юм бол нэг 14-15% байх болов. Гэхдээ хараад үзэхлээр энэ зөрүү бид нар бас яг ойлгох хэрэгтэй юм шиг байна тийм. Яг тэгэхээр үнэхээр одоо зээл авж ийн бонд босгож ийн гэдэг маань авах гэж байгаа хүний дурнаас шалтгаалдаг, өгөх гэж байгаа хүний дурнаас шалтгаалдаг учраас бидний бодиттой үнэлгээ тийм байхад чинь заавал энд нөгөө зах зээлд оролцоод эсвэл хичнээн попорсноороо чамаагүй энэ маань ерөөсө бүтдэггүй юм шүү гэдэг ойлголтыг ядаж аваад суулгачих юм бол илүү дөрвтэй байх юм болов уу? Өөрөөр хэлбэл бид нар одоо яаж ч бие бинийгээ шүмжлээд яаж ч буруу газраас буруутан хайгаад энэ зээлийн хүү бол буруугүй. Ягаад гэвэл зээлийн хүү өөрөө эдийн засаг суурь өвчтөй байгаагийн илрэл шинж тэмдэг. Ханиагаад байна, сүрээтэй байгаа юм байна. Тэрийг оншлоо одоо тэгвэл сүрээгээ эмчлээ. Ханиагаад байна гэд ханиалганы юм уугаад сүрээ эмчлэгдэхгүй. Үхэл рүүгээ л улам мурдтай юм. Тэгэхээр ийм утгаараа бол энэ онцгой чухал гэж бодож байгаа. Энийг ойлгох нь чухал бид нар. Өнөөдөр одоо бид нар бие бинийгээ шүмжлэх гэсэн илүүтэй. Бидний хувьд, миний хувьд бол одоо шүмжлээд байх юм алга. Хийя, хийгээч гэж уриалж байгаа. Улс төрчдөд улсын хурл хийгээч, засгийн газар хийгээч, Монгол банк хийгээч, санхүүгийн зохицол хороо хийгээч. Тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрөөд байна. Манайх хөгжлөөс, хүн төрөлхтний хөгжлөөс улам бүр хоцроод байна. Бид чинь юу ч үйлдвэрлэдэггүй улс болж хувирлаа шин. Нийт экспортын 94.5% нь байгаль эжийн бидэнд хийж үлдээсэн нэг байгалийн баялаг. Энэ Монгол хүний одоо Монгол хүн нүүрсийг зохион бүтээгээд үйлдвэрлээд байгаа юм алга шүү дээ. Одоо ухаал яг ухаагаал гаргаж байна. Яг үнд алтыг тэгээ чорооноос нь ингээд ялгаад ингээд тэрэмдэл гаргаж байна. Гэтэл Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн экспортын 4-5% байна гэхээр л ойлгомжтой л байгаа байхгүй юу? Бүхэл индикацаар ойлгомжтой байгаа. Тэгээ түрүүн та хэллээ л дээ. Энэ зээлийн хүүг бууруулахын тулд Монголын компаниудын өөрсдийнх нь санхүүгийн төлөвлөлт, бизнесээ төлөвлөх чадвар, корпорацийн засаглал бас сайжрах ёстой. Тэгэхээр хувийн сектор өөрөө бас энэ дээр онцгой хариуцлагатай ажиллана. Тэрнээс одоо тий санхүүгийн талингаа худлаа гаргацдаг. За тэгээд бизнесээ одоо цүл фалгээ төлөвлөждөг. Гэнт одоо компани гайг өсгөө явж тэндээс мөнгө татаж аваад хувьтай гоё юм аваад хэрэглэждэг. Цахилга батгүй, тогтургүй, түрүүн ярьсан хэлбэлзэл өндөртэй. Ийм байвал зээлийн хүү бууж чадахгүй. Яг тэгэхээр эрсдэл гэдэг юм чинь тэнд байгаад байна гэсэн үг. Тэгэхээр олон шаттай юм байхын хувийн сектороос хамаарсан ажлууд бол би тэрийгээ бид нар өөрсдөө хийх ёстой. Төр засгийн бодлогын төвшин цахилга бат чухал байна л гэж байна. За их баярлалаа. Энэ удаагийн ярилцлагын нүгээр өндөрлөе. Гэхдээ хэсэг хугацааны дараа бас одоо юу гэдэг чинь тодорхой хугацаанд хүмүүст хүрээд нэлээд одоо discussion буюу одоо хэлэлцүүлэг өрнөсний дараа бас үр дүнгийн талаар ярилцахад илүү их сонирхолтой боллоо. Ялангуяа нийгэмд өрнөж байгаа үр дүн гэхээс илүү хувь хүмүүсийн толгойд дотор өрнөж байгаа үр дүн л хамгийн чухал байх болоо яг өнөөгийн төвшин гэж бодож байна. Ямар ч байсан танаа одоо эдийн засгийн багийн хамт олонд нэгдүгээр баяр хүргэе. Хоёрдугаар ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.